Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2022 оны 10 сарын 21-ний өдрийн мэндийг хүргээд энэ сүрлээр мэдлэгээ төвшүүлье. За энэ сүрлийг болохоор би тайраад тэгээ хавар гүзээлцэг нь орчих дуртай. Нэг гүзээлцэг нь газар унаа шороод ороод авахгүй гэсэн. Тийм учраас хэрвээ та нар энийг сонирхож байвал энэ үрийг би та бүхэнд хавар авч өгч явуулъя. Энэ хавар болохоор өрөө өгдөг. Энэ олон наст тэг бүр 50 60 жилийн настай болсон байдаг. Тэгээд энэ сүрэл нь айгуу гоё гоцтой. Энийг тайраад ногоогоо очиход их зүгээр. За энэ нь болохоор далайн эрэг мэргээр энэ ч гэсэн далайн эргээр бол аюу хургасан байдаг шүү. Тэгээ энэ гоё энэ хашаан дотор тарихаар ингээ гоё цагаан ийм гоё үүр шиг ийм гоё цагаан өнгөтэй байна. Хэрвээ далайн эрэг мэргээр болохоор ингээд нэг салхинд ингээ шуурганд ингээ ийм бор олчихсан харагдчихдэг. Та нар далайн эргээр явах юм бол далай тэгээд гол нугаа эргээр бол энэ сүрлэнүүд бол маш их хэмжээгээр байдیں۔ Да. Тэгээ хар болохоор энэ сүрлээ өгдөг нь их сайхан. За ингээд тарьчихвал энэ бас зүгээр ингээ ногоогоо хожиход их сайхан байдгийн. Дулаал голгоод очиж болно. Тэгээд энэ голцоо ингээ намар ургадаг болохоор хавар аваад хавар гүзээлцэг л очиход их зүгээртэй. За ингээд та бүхэн энэ сүрлэний өр сонирхож байвал өрийг авч өгч явуулъя. Хэрвээ сонирхож байгаа хүн байвал сонирхож ингээ бичээрэй. За нэг юм сонирхуулахад энэ хараа. Надад хавар шигтгсэн моднууд минь энэ шилмэс модууд тэгээд энэ болохоор хүрэнүүд хараа. Хөр зомби нөгөө энэ голд нь ногоо тарьсан өргөс тэмхээ тарьсан байхгүй юу? Тийм болохоор энэ цахаар нь тарьсан хүрэнүүдээ тэгээд энэ шилмэс мод энтерийг аваагүй юм. Энд бас нэг хэдийг тарьсан хараа. Энд нэг салгадтай цог. Зүгээр л та бүхэн энэ шилмэс мод энэ модныхоо мөчрийг нэг 10-аас 15-аас 20 см каратай хугалаад тэгээ шараа шилтгэж чинь. Энэ шарнуудынхаа шөндөө хасах гараад сүрцөө хасах нэгтэй хоцсон. Навчнууд нь хайрагдаад тэгээд жимснүүд нь байж лээ нөхөрхөө. Энэ шүрэнхэн бас адилхан. Шөндөө хүүтэн оноод навчнууд нь бүгд хайрагдсан. Одоо энэ хайрагдсан навчнуудыг аваад жимсийг үлдээвэл гэсэн жимс нь бас гадагшаа гарсан жимснүүд нь бас хайрагдсан байна өө хөрхий. Энэ сарвчин дотроо байгаа нь бол гайгүй байна. Гоё юм. Сарвчин дотроо байгаа нут нь бол сайхан байна. За шош бас нөмөртэй байгаа болохоор арай гайгүй ах шиг байна. За энийг сайхан амтан байна. Энэ болохоор нөгөө өхөр сонгоно. Өхөр сонгоно энэ одоо намар үрийн цацаал тэгэл хочиж орхиол тэгээд эрх намар хурах гэх зүгээр. Би энэ рүү нөгөө 3 ширхэг сарамсаа шигтгэсэн шүдийн 3 ширхэг сарамсны шүд хөдөлтөж аваа. Юу сарамс хөдөлтөж аваа шүднүүдийн том шүднүүдийн шигтгэжсэн. Тэгээд одоо нэг юм гарч ирж байна. За энийг ингээд би дээрээс нь ингээд тайраад идчихнэ. Хараа шинэ юм ногоо шнүүдийн ингээд дээрээс нь тайраад идээд энэ одоо тэгэхээр ингээд энэ тайрсны дараа ургасан ингээд тайрсны дараа өөрөө дэшиг ургаад байна. За энэ тэгээд 2 настай хүрэнүүд энэ бас 2 настай хүрэнүүд ингээд тайр шигтгсэн. Энэ рүү шүрэнхэн ингээд алтан жимс хэвээрэл байж байна хөөрхий. Энэ хумсан цэцэг
Хонсон цэцэг бас хөөрхөн байна. Нарны нүд маань 10 сарын 21-нд нэг юм байна. Шүргийн дотор талдаа сарвчныхаа дотор талд бол гайгүй байж байна. За алтан жимс маань 11 сар жимсээ өгөх. Би өглөө болгон жимсээ түүж байгаа алтан жимсээ. Одоо ингээл гоё шар болоод ирэнгүүт нь. Шар болоод ирснийг нь түүгээд байна да. Харагдчихэв үү юм болоод ирэнгүүт нь. Өглөө гараад тэгэл алтан жимсээ хардаг түүдэг ажилтай. Байна. За өглөө эртээ гарч ирэхээр нөгөө хаскрац болсон болохоор хөөрхий эднэр чинь бүр ингээд цантаад мөстцсөн байгаа юм чи деталлынх нь үзүүрүүд нь. Тэгэл жоохон дулаараад ирэхээр нөгөө мөс нь арилчихна. Цанд огтол мөстцөө. Энийг бас нэг сайхан амтан байна. Энэ болохоор хинхэн цэцэг гэдэг яг өргөст хинх шиг амттай энэ эмийн ургамалд ордог цэцэг байгаа. Энэний үр очин хавар. Энэний үр очин. За тэгээд эмийн ургамлууд болохоор энэ мэнцээ байна. Мэнцэний үр бол гарцсан байна. Мэнцэний үр жоохон авал болох юм байна. За тэгээд та нар тэр сүрлэний үр авахыг сонирхож байвал гүцэлцгний юм уу ногоогоо өчийгээд тэгэд үр авъя гэвэл өөр энэ хавар авчигч явуулаад эргчлэл тарих болох юм байна л та бүхэн. Би хавар үрээ авах юм чи хавар аваад явуулахаар за ингээд та бүхэнд амжилт хүсье. Тэр баяртай.